Тэгэл Нарантуул бол бас их зүйлийг ойлгуулсан. Тэгээ бас нэг юм 8-ны 4-төө болгосон байхгүй. Тэгэл өвөл үлнээрээс үнэхээр аим. Ашуураа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Тагтаа нэрээрээ олонд танигдсан жүжигчин Сүхэлд оролцлоо. Хөдөлмөрийн гараагаа Нарантуул зах дээр 8 хийж эхлүүлсэн тэр хүүхэд байхдаа дэлгэцээр л хардаг байсан олон улсын кино жүжигчдтэй нэг уран бүтээлд ажиллаж мөрөөдөлтөө хүрэхээр алхам урагшилж байгаа тухайга хуваалцлаа. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн. Яг 10 жилээ төгсөхийн өмнөх 100 ингээл ээж ерөөдөө ингээл бие нөвдөл бөөрийн хорт авдрагддаг онц сонссон байхгүй. Тэгэл гэр бүлэрээ бүр хамаатан сатнараа шок болж байгаа юм чинь. Тэгэл ээж чинь шууд сэтгэл санаагаар унаал те. Тэнгүүт одоо би чинь яг төгссөн байдаг. Сууйст орох уу, за яах вэ? Сууйст орох юм бол тэгэл мэдээж төлбөрийн асуудал яригдана. За хажуугаар нь ээж өвдсөн учраас ээжийн ажлыг бас Нарантуултай гутал зарах хэрэгтэй байдаг. Яах вэ гэл тухайн үед бол нэг айгүй хүнд цохилт болж байсан. За ерөөсөө ээжийнхээ ажлыг эвтэйхэн юу яагаад цааш нь үргэлжлүүлээд хоногийн хоолныхоо мөнгийг таслахгүйгээр ингээд амьдрах хэрэгтэй юм байна. Тэгээд Нарантуулсаа сууж байхдаа ээжийнхээ ямар аймаа төвчээр төсөв төвчээр гаргаж энэ одоо гэр бүлийг бас энэ хүүхдүүдийг бас ингээд хоолтой унттай байлгахын төлөө байдığım бэ гэдэг одоо зүйлийг мэдчихсэн байхгүй. Одоо энэ Нарантуул дээр одоо амьдралаа залгуулдаг, амьдралаа одоо бий болгосон Нарантуулаас одоо энэ амьдралыг одоо бий болгосон асар олон ээжүүд байгаа, аавууд байгаа тийм. Тэгэл бүр 6 мургаан давхар өмдөдөө явдаг гэсэн юм манай ээж ингээл Нарантуулд зогсдог байхдаа 6 өмд том эсхий гутал эсхий гутал өмсөөр тийм олон давхар өмд өмсчгөр бүр ингээд алхаж болохгүй за айгүй хэцүү би бас нэг даарад тэгэл очоод ингээл бүксөө ингээд нэхийгээр ороож мороогоо суудаг байхгүй. Тэгээ нэг өдөр микро суугаад нөгөө гэрээсээ зүүнслэнаас микро суугаад Нарантуулын микро суусан чинь надаас хөгшин одоо тухайн үед надаас нэг 5 6 ах нэг кондуктор байгаа байхгүй. Тэр ахаа хайлаас мөнгө явуулчих гээд намайг зүгээр нэг юм зузаа бөөрхий болчоор энэ настай хүн байна л гэж бодсон. Хамаг маск сааск оролт мороод гэсэн. Бөөрийн хорт авдарч нэг манай ээж нөгөө 6 сар тутамд үзүүлдэг байсан тулдаа нэг 2 дугаар шатматнаас нь мэдэж авсан байгаа байхгүй. Тэгэл за имчилгээ байна уу гэвэл имчилгээ байхгүй шүү нэг бөөрийн ингээд ажилбараар авна гэж байгаа байхгүй. Тэгэл манай ээж ингээд айгүй эвгүй гэдэг чинь ингээд 3 дугаар 1 дугаар имлэгээ 4 давхртын бөөрийн засах дээр ингээд хагалгаанд орох гэж нэг бөөрөө ингээд авахулж байгаа тий. Тэгэл амарчсан хагалгаач амжилттай боллоо. Ээж ингээд энэсээр нь ингээд нулимсан ингээд хоёр ингээд урсцсан ингээд буцаа гараад иж байгаа нэг цагийн дараа. Тэгэл ингээд нэг бөөрөө авахуллаа гэж эмчин араас нь гарч ирэл нэг юм төмөр нэг юм имлэгийн нэг юу гэдэг чтэй тий багшны нэг юм тэн дээр яг нүгний нэг бөөр тавьчихсан ингээд гараад ирж байгаа. Ийм юм байсан манай хорт тавдар нь. Тэгсэн чинь нэг юм бөөрн ундааны тагшааг юм харна өрс шиг байхгүй. Хүний бүр ийм том байд юм байх таг би тухайд гэж бодчихсон. Тэгээд одоо энэ бөөргөө одоо яана бөөргүүгээр одоо ингээд нэг 3 жил мэл амьдрах юм байна да гэл ер нь бэлтгэл ингээд тархинд сигнал ирж байгаа. 3 жилийн дараа бол ээжийг ингээд ингэх юм байна да гэж бодож ирсэн. Ард түмнийг эмчилж байгаа алтан гартай эмчнэрийн ач буйнд одоо ээж маань бас эрүүл саруу сайхан амьдарч байна. Ээж аав хоёр бол үндсэн гэдэг зүйлийг одоо үгээр хэлэхийн аргагүй. Хүүчин нэр ингэж амьдж байна гэж надад хүүгээрээ бахархаж амьдраасаа гэж одоо хичээж амьдарч байна да. Сэтгэл зүйчсэн хуваа шүү. Батбатар энэ Монгол биш. Момо нэпүдэ. Сүүлийн үеийн уран бүтээл гэх юм бол Энд хаус 3 гэдэг одоо кинога Монгол орн даяар одоо нээгээд үзэгчд өрн сайхан байна. Нийтдээ одоо юу гэдэг нээгээд нэг 17-8 хоногтой 100 мянга давц үзэгчтэй одоо явж байна. За тэгээд Солонгост одоо энд хаус 3 маань нийтдээ нэг 35-6 хоног зураг авалт хийсэн. Ер нь бол айгүй чанга юм билээ. Зураг авалт хийж байгаа одоо нэг кинонд барьцаалдаг эссэн байдаг байхгүй. Тэгэл тэр нэг охиныг барьцаал одоо ингээл барьцаалаад аваа явахад
яг нөгөө бусаа хотын тэр нэг дүүргийн иргэдэн ингээл цонгоор харж байгаа. Оо эн чинь хүн амт хулгаалаад байна ингээл цагдаа нартаа дуудлага өгсөн. Яг зураг автын дундуур баг 10-20 машин ирээл цагдаа нар бууж ирэл эн чинь юу болоод байгаа юм бэ гэж. Энэ кинон дээр Багдаа үздэг байсан одоо амьдралын эдрээ киноны сандуу тий. Тэгээд одоо Солонгосын одоо эсрэг дөрвийн 10 шилдэг жүжигчдийн нэг Ёнжимүн гэдэг одоо гайхалтай уран бүтээлчтэй. Нэг кадрт одоо юу гэдэг нэг кинонд нэг сценд одоо нэг планд орно гэдэг бол одоо жүжигчин болсон одоо миний хувьд бол маш их баяртай байгаа. Тухайд одоо яг амьдралын эдрээ гэдэг кино гарч хахад тоор мор одоо юу гэдэг нэг юм нэг 10 жилийн өөхт нэг захтаар ингээл нэг жижиглэн бараа ингээл барайл зараа явдаг штэ. Тэгээ бүх юмыг зарсан. Зайр мэг, шивга, ус, ундаа тий. Тэгэл юм зарж явж байгаад ангийнхаа хүүхдэд таарч мараад тэрнээсээ ичиж мичээл тухайн үед бол нэг дэгдэл байсан. Тэгэл яг хүний нөгөө одоо энэ аз завшаан гэх юм уу тий амьдралын бас нэг юм надад өгж байгаа бэлэгч гэх юм уу тий. Гол нь нөгөө нэг мэдээж тууштай байгаагийн шагнал юм болов гэж бодож байгаа.